Ахыгаа юу гэдэг байгаа юу гэсэн ингэ House of-ны доор basement буюу хонглын давхар гэж байгаа шүү дээ. Тийм одоо хамаг янз янзын болж өгөхгүй болдог учраас ийм амар юм болсон штэ гэж бодохоор л амар хэцүү санагдсан. Тийм. За сайн бацхан Comedy Go Plus-ын кино подкаст эхэлж байна. За өнөөдрийн дугаарт бол мэдээж Баатар маань байж байна. Ирсэн байна. За Мико маань ирсэн байна. За өнөөдрийн дугаараар бол хоёр киноны талаар ярилцъя гэж би бол сонгож бэлдсэн байна. За нэгийг нь бол илүү санал болгох талаас энэ хоёртой ч гэсэн та хэд ч гэсэн үзэгчдэд санал болгоо. За бас сонирхолтой сэдв болов болов гэж одоо сонгосон. За нөгөөх нь бол энэ хоёр маань илүү дэлгэрэнгүй үзэж гисэн бас л одоо тэмчэнээс дэлгэрүүлэх сэдвийн сонирхолтой болов гэж сонгосон ба. За нэг нь бол Zach Greger гэж залуу уран бүтээлчийн 2 дахь бүрийн хэмжээний уран сайхны кино Weapons гэж аимшигын кино. За аимшигын триллер кино байгаа. За нөгөөх нь бол мэдээж домогт уран бүтээлч Мартин Скорсезегийн Killers of the Flower Moon гэж кино бол байгаа. За энэ киноны хоёр киноны талаар бол ярилцсан. За энэ бол мэдээж Apple-тай багц Сэмүрэнд бол явагдаж байгаа Apple-тай багцсээс тавхан бидний ярьж байгаа өмнөх дугаард өгс мэдээж үзсэн бах тэгээд нэрнчнээс одоо ярилцж байгаа нэвтрүүлэг кинонуудыг бол үзээд оноо цуглуулад за цуглуулсан оноогоор бол одоо Apple-ийн одоо орчин үеийн сүүлийн үеийн юунуудыг бол бүтээгдэхүүнүүдийг бол хожих юм боломжтой. iPhone 17 за чихвч цаг гэх мэт бүтээгдэхүүнүүд бол хожих боломжтой байгаа. Тэгээд идэвхтэй оролцоор оноо цуглуулах тусам боломж нь илүү өндөр болно гэж байгаа шүү. За Weapons-ийн хувьд Zach Greger гэж одоо юм комеди хийдэг байсан комедигийн мэдрэмжтэй уран бүтээлч байжгаад аимшиг киноор орсон юм уран бүтээлч байгаа. За хэнийг бол та Jordan Peele-ийг бас мэдэх бах те бүр алдартай жишээ гэх юм бол. За тэгээ өмнө нь бол Barbarian гэх киноос би Barbarian-ыг үзээгүй байгаа. Тэр кино маш сонирхолтой гэсэн. Тэгээ ерөөсө бити спойлдуулаарай гэдэг юм байлээ тэр кино. Айгүй юм том твист мисттэй юм шиг байгаа. Тэгээ би үзээгүй байж байгаасаа Weapons яг үзлээ. За Weapons киноны хувьд болохоор Julia Garner гээд жүжигчин бол гол дүр тоглосон. За туслах дүрийн жүжигчдээс бол хүмүүс илүү танин гэх юм бол одоо James Brolin жүжигчин нэг Josh Brolin тийм Josh Brolin-ыг илүү таних хүмүүс бол одоо ялангуяа Thanos манаас тоглосноор ч юм уу те таних байх гэж бодож чинь. Тэгээд энэ кинонд айгүй аимшиг кинонууд бол ихэнх нь нэг тийм ойролцоо төстэй нэг үндсэн агуулгатай байдаг шүү дээ. Яг хийд чанар мэдрэмж өөрч гисэн. Энэ дөр бас айгүй юм оригноос сонир санаатай байгаа юм л да. Яаж юм гэхээр за ингээд юм бага ангийн залуухан одоо юм бага ангийн багш эмэгтэй байгаа. За ингээд нэг өдөр босоод ирсэн чинь ажилдаа ирсэн чинь тэр ангийн хүүхдүүд нь бүгд байхгүй болсон. Тэгээ яг шөнө 2 цаг 17 минутанд яг тэр залуухан багшийн бага ангийн бүх хүүхдүүд нь бүгдээрээ шөнө 2 цаг 17 минутанд гэрээсээ гараад гүгээд алуулсан. Юус нь мэддэхгүй, яагаад мэддэхгүй, хайц нь мэддэхгүй. Тэгээд тэнчэнээс айгүй олон юм л өрнөж байгаа юм л да. Одоо жишээ нь эцэг эхчүүд нийгмээрээ тэр жижигхэн хотоогоо тэр тосгон гэх юм хот тэр багш дээр яаж суурилж чинь сүултээ удаан хугацаа яваад ирэнгүүт энэ багш л мэдж байгаа. Ер нь яахлаарэ ийм те ингээд хүүхдүүд алгуулад ингэж яг ганцхан энэ багшийн хүүхдүүд алгуулчихдаг юм. Тэгээ нөгөө багш нь болохоор буруутай үгнийхаа би бол хэлэхгүй ер нь та өөрсдөө үзээрэй зүгээр үзэгчд маань ч гэсэн. Гэхдээ тэр багшад бас ямар мэдрэмж төрж болох уу? Буруугүй бол буруутай бол яага буруутай ах вэ гэдэг ч юм ийм айгүй юм сонирхолтой. За Josh Brolin-ы дүр болохоор ингээд нөө эцэг эхчүүдийг төлөөлж байгаа ерөн дүр байгаа. Хүүн ингээд шүн гараагүйгээд алга болчихсон. Тэгээд цагдаа нар ч юм уу хэвлэлийнхэн одоо юу гэдгийг ингээд мөрдлөг гэж юм хангалттай юм хийхгүй байгаа гэдэг юм мэдрэмж төрж байгаа мэдээж хүүхдээ алцсан ямар ойлгохтой байгаа. Тэгээд ер нь бол өөрийн хэрэг өөрөө гарт авж байгаа л ийм энийг эцгийн дүр. Тэгээд нөгөө Julia Garner маань бол одоо багш тэгээ араас нь болж байгаа үйл явдлын талаар ийм ба. Тэгэхээр та хэд би ингэж асуух гэдэг юм л та зөвөр та хоёрын санаанд шууд орж байгаагаар юм хамгийн сонирхолтой нөхцөл бүрдүүлсэн нөхцөл дээр суурилсан аимшигын ч юм уу триллер гэмт хэргийн ч юм уу кинонууд юу байдаг вэ гэж асуух гэдэг юм л да. Саяны бол надаа энэ кино л айгуу санагдаж байгаа. Ийм нөхцөлтэй киноос ер нь үзэж байгаагүй юм биш үү? Сонирхолтой зохиолтой байгаад байна шүү дээ. Тийм санаа яг цаашаа явуулдаг би нэг ярмаарг байгаа. Та хоёрыг бас үзээрэй гэж хэлдэг байгаа. За тий их сонирхолтой санагдаж байна. Трейлерын үзээд гар нь айгуу сонир байрлалдаг үгээс нөө. Тийм нөгөө хүмүүс нөгөө хүүхдүүд нь ингэж гүгээд байдаг. Тэгээ тэрээд гэсэн чи хүмүүс мим Наруто руу нээж Наруто гүйлээ. Шүн хүүхдүүд Наруто гүгээ алгуулсан. Харин тийм тиймэрхүү гараа хойш ингээ гүдэг тийм шиг. За тэгээд Rust-ийн сая асууж энэ ямар кино сэтгэлч юм байна гэхээр яг Memories of the Murder бол гой санагддаг. Яг сонин одоо тэр гэмт хэрэгт нь олддгоо шүү дээ. Солонгос одоо Parasite-ийн найрагч юм хийсэн. Тэр кино бол асуултанд хариулах бол надад бол яг тийг санагддаг. Бас сонин санагддаг. Өөр би надад айгуу сонирхолтой санагд. Get Out айгуу гоё санагдсан. Яг үзэхэд. Тэгээд тэр чинь бас нэг юм айцыг хүнд ингээд нөгөө нэг шууд амар нялзааж өгөхгүйгээр ингээд алсуур яваад байгаа байхгүй тий. Тэгэл ингээд нэг юм зөөлөн ингээд явж хамгийн сүүлд тэр юу
бүх учир нь таалагдал яг аз жаргалтай төгсөж байгаа юм л да. Гэхдээ ер нь аимшигын төрлийн кинод аз жаргалгүй төгсгөөрөө бас зэг юм санагдаад байна надад. Нэг юм төгсгөл нэг бүгд хаппи болоод дуусч байгаа биш те. Нэг юм зөв тал, эерэг тал ялахгүйгээр дуусах мос бол бас нэг сүүлийн үед бол одоо нэг үзэгчийн хувьд хүлээдэг болсон юм. Нэг тиймэрхүү юм. Weapons-ийн төгсгөл хүмүүст ямар санагдах бол гэдэг надад айгүй сонирхолтой байна. Тийм хүмүүс саяных бол зүгээр үндсэн л цөм эхлэн ахгүй өгөгдлөө шүү дээ. Ер нь бол үндсэн өгөгдөл л ахгүй. Түүнээс биш цаашаа айгүй их юм бол мэдээж айгүй сонирхолтой юмнууд байгаа. Тэгээ төгсгөл шийдэл нь хүмүүст ямар санагдах бол гэдэг надад айгүй сонирн байна. Тэгээд хүмүүс бас юу яагаад хамт үзцгээгээр гэж хэлмээр уур амьсгалын хувьд айгүй гоё. За мэдээж одоо айхаар зүйлүүд байгаа. Гэтэ цочох гэхээс илүү нөхцлөөс айлгах ч юм уу те цочох зүйл байгаа ч гэсэн. Тэр нь бас айгүй сонирн. Тэгээд яриа өрнөгд бас гоё явах бах. Ер нь энэ чинь ингээд нийгэм яг мэдээж ингээд хүүхдүүд гараад явчих чи өөр асуудал. Гэтэ зүгээр нийгэм болонгоо тэр хүн дээр хүмүүс нийгэм яаж суурилж байна те тэр хүмүүсийг яаж буруутгах гэж гэдэг юм. Улаанцаа буруу яг логиктой ботход тэр хүн биш баймаар юм шиг боловч хүмүүсийн сэтгэл зүй те ингээд гэр бүл одоо хайртай хүмүүс нь хамаатай болоод ирэнгүүт тэрийг яаж хандж яах гэдэг юм. Хамгийн их нь хардах нөхцөл нь тэр бас айгүй сонир хэцүү байхгүй тэр багшийн хувьд те тэр чинь яг тэр багшинд анги хөвгчөд алга болчиход байдаг тэнгүүд чинь ингээд тэгэхээр тэр мөр бас айгүй сонир сэдв байгаад байна. За тэгээ нөө аимшигын тал нь те яг чинь ингээд юм нуглаа молоо бас байгаа. Тэднэр нь хүмүүст таалагдах юм болов үгүй юм болов за таалагдахгүй байсан ч ямар ч байсан содон ямар ч байсан тийчнээс юм сонир сэдв яриа бол гаргуулвал гэж бодож байна. Зүг. Тэгэхээр одоо киноны нэрмэн л одоо зэвсэг гэсэн нэртэй шүү дээ. Тэгэхээр одоо яг үзээд тэр киноны төсөл яг энэ учрыг ойлгох юм шүү дээ. Weapons гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг яг трейлер дээр бол бас тодорхой хэмжээнд жоохон гайгүй өгч. Тэр үхээр яг учрыг мэдэхгүй ч гэсэн хүүхдүүдийг ямар нэг байдлаар weaponize хийж байгаа ч юм уу одоо ашиглаж зэвсэг болгож байгаа гэсэн нэг юм санаа өгж байгаа. Яг яагаад юм бэ? Яг юу юм бэ гэдгийг нь бол мэдээж кинон дээр. Тэгээд энэ киноны одоо хийц бас их сонирхолтой. Зураг авалт эвлүүлэг маш гоё. Өнгө тавилт нь айгүй юм содон. Тэгээд дээрэс нь өрнөл маань өөр. Одоо ингээд шууд нэг дараалалаар явахгүй. Одоо нэг үйл явдал болгон шууд араасаа явахгүй. Ингээд өөр өнцгүүдээс байна. Үйл явдал өрнөл нь өөр хүмүүсийн өнцгүүдээс байгаа. Тэгмээд өөр хүмүүсийн өнцгүүдээс үргэлж биш. Одоо за нэг дүрийн өнцгөөс нэг үйл явдал гарчлаа гэж бод. Тэгээ ингээд явж байна. За тэгмээд 2 3 өөр дүрийн дараа дахиад нэг өөр өнцөг явж хагаад эхний дүрийн нэг өнцгөөс болсон үйл явдлын нөгөө өнцгөөс нь тэр нь байдаг ч юм. Тэнгүүт бид нар аль хэдийн мэдж байгаа гэж бодож байгаа зүйл дээр өөр өнцгөөс өөр мэдээлэл тэр кино магадгүй цагийн дараа дахиад өгөө явж байгаа байхгүй. Тэгэхээр агуу детальтай ач холбогдол өгж үзэх нь их гоё. Одоо нөгөө дундуураас тааш хууцаа оролдохгүй те амар их юм ярихгүй ч юм. Тэгэж үзүүл гоё. Дээрээс нь тэрэн дээр нэмээд өөр өнцгүүд нэмээд ирэхээр тэр ийм бас юм биш те энэ ингэсэн юм байна гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд бас байгаа. Дээрээс нь энэ уран бүтээлч маань өөрөө комеди уран бүтээлч одоо байсан учраас яг комеди яг улаан цай энэ таттлаа инех хэсэг байхгүй мөртлөө хөнгөн инээдтэй хэсгүүд нэг юм байна. Одоо улаан цай болж байгаа үйл явдал нь аимшигтай юм шиг боловч нэг дүрийнх нь нэг хэлж байгаа юм нь инээдтэй байдаг ч юм уу тэр нөхцөлтэй те. Тиймэрхүү зүйлүүд бас мэрсэр байгаа. Тэр нь өөрөө энэ уран бүтээлч маань өөрөө ялчгүй комеди уран бүтээлч юм гэдгийг одоо бас тэрэн дээр мэдрүүлж байгаа. Яг амар шигтгэж өгсөн шүү. Тэр жижигхэн айгүй юм эвтэйхэн шигтгэж өгсөн. Тэр бас тэгээд аимшиг кинонд гоё амьсгаа авах мөвч өгдөгтэй хүмүүс нэг чихүүцэн байж байгаа л тэг яг энэ үзэгдлүүд сайн найрлагчл гоё хийдэг л тэг. Тэгэд ер нь бол нөгөө нөхцөл байдлаараа айлгадаг гэсэн шүү дээ. Тинтийн нөгөө катын киноны монтажны юм чочих гэсэн ер нь хэрэг юм бол байгаа яалчгүй байгаа. Гэхдээ цөөхөн. Ер нь энэ киноны гол юм угаасаа тэр бол биш. Тэгэхээр яг хуу цэвэр бүр ингээд цочоодаг аимшиг кинонд дуртай бол энэ кинод юм магадгүй таалагдах юм да. Гэхдээ байгаа цочоодаг гэсэн үг бол байгаа. Гэхдээ энэ ер нь ихэнхдээ нөхцөл нь тухгүй. Ер нь бол би нэг аимшигын кино гэхээс илүү тухгүй киногоор илжүүл арай зөв болох гэж бодож байна. Тийм. Ер нь л тэр тал дээр бол тэгээд айгүй сонир Бенедикт Вон нэрээ байгаа. Бенедикт Вон гэж үсэн манай хэд бол бас мэдвэх. Одоо Доктор Стрэнж кинон тоглолтоор нь бас мэдвэх. Бенедикт болохоор энэ одоо тэр баг сургуулийн одоо захирлан гэх юм уу эсвэл одоо манайхаар ярьдаг нөгөө эхлэгч гэх юм уу те сургуулийн менежер гэдэг шиг тийм одоо хүний дүрд байгаа бас жижиг дүрлтэй хамаагүй жижиг дүр гэхдээ бас гоё мөчүүдээс байгаа. Тэгээд мим болцсон хэсгүүд зөндөө байгаа. Одоо нөгөө нэг ингэдэг болцсон байна шүү дээ. Нөгөө юмнаас дутах мэдрэмж энтер гэж байдаг шүү дээ. Тэр шиг одоо ч нөгөө юм мим ойлгохгүй гэдэг юмнаас дутдаг болчих.
Тэгээ одоо ингээд нэг мем нэг цаг үед яваад ирэнгүүт нөгөө солонгос кинотой ч юм уу янз бүрийн юмтай холбоотой ингээд явна те. Тэнгүүд нөгөө мемийг ойлгохгүй өнгөрчөнгүүд дараа нь урт хугацааны дараа нөхөрсний дараа үзэнгүүт нөгөөдх нь энэ чи ийм байсан юм шиг. Тэнгүүд одоо вебс дээр тийм зэнтэй гарч ирэх баг. Бас би сая үзсний дараа ингээд хальт яг нэг хугацаа өнгөрөв. Гэхдээ ингээд харж чаа энэ мем чи ийм байсан юм уу гэдэг бас тиймэд гарч эхэлж байна. Үзсний араас. Тэг үзсний араас мем гэснээс энэ ялч бас киноны маркетинг хэсэг болчлоо шүү те. тэгсэн. Одоо чинь яг зөвхөн мемээр дагнж ингэж киноны сценийн гоё хийдэг Монгол багууд компанид гараад ирсэн шүү дээ. Оо за. Тэгэд Монгол кино тийш өнгөт нь кинонээс үзсэн хараад тэгэл тэр хүн кино үзээгүй ч гэсэн тэр зургийг хараад хоногшдог. Энэ тэр киноны гэсэн юм мэддэг. Тэгэхээр энэ мем гэдэг чи бас том цар хүрээтэй болж байна. Тэгээд дээрэс нь харин маркетинг бас тэгж яваад ах шиг байгаа тийм. Ингээд нэг юм залуучуудын нийтлэл юм групп дотор мем хийлэгдэг, төлбөр төлж ч юм уу хийлэгдэг. Одоо нөгөө юу мүү чинь нэлээ явсан шүү дээ. Ахыгаа юу гэдэг байгаа юу гэсэн юм гэдэг. Тэр чинь би жишээ тэр киног нь үзээгүй. Гэхдээ тэр сценийг ингээд амар хүчсэн байгаа байхгүй. хоногцсон биш сайн байгаа гэсэн юм уу гэдэг. Тэгэд дээрэс нь нөгөө нэг iconography гэж юм байдаг. Тэ одоо яг киног тэрэнд зориулж чинь гэдэг бол мэдээж хэцүү. Өөрөөр iconography гэж юу гэж юм гэхээр ингээд нүдэнд сэтгэлд бүр ингээд хоногшоод үлдсэн сцен ч юм уу тодорхой дүрслэл. Тэгээ одоо гератин тэр ингээд нөгөө шаазан тэг ингээд цай хутгадаг ч юм уу гэдэг ч юм ингээд хоошоо ундаг гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм сценүүд зөндөө байдаг. Тэгээд энэн дээр бол тим байж болохоор сценүүд бас нэлээд байгаа санагдсан. Ер нь бол яг бас л хэлмээрг байгаа. Тэгээд Ant Gladys гэж нэг дүр байгаа. Тэр одоо юм Gladys ихч гэх юм уу да монголоор бол тийм ээ. Тэр бол ингээд энэ 25 оны хамгийн iconic дүрүүдийн нэг болох баг. Ялангуяа Холливуудад за Монголд маа үзэгч маань яадаг юм асаа мэдгүй. Гэхдээ бас сонирхолтой сэдв болох дүр гэж бол бас бодож байна. Бас юуг нь нуглаа янз бүрийн учрыг нь бол хэлээд явах. Гэхдээ бас л их сонирхолтой хачирхалтай дүр орж ирж байгаа. Зөв. Сая Растис нь залуу уран бүтээл, залуу найруулагч юм бүтээсэн шүү дээ. Тэгэхээр ер нь ямар зардлаар бүтээд одоо ер нь ингээд ашиг орлого нь баланслсан бол яасан бол? Ер нь юу яасан? Ямар ч үсэн би төсвийг нь бол сайн санахгүй. Гэхдээ айгүй орлого сайн олсон гэж явж ирсэн нэг сайн санаж байна. Үнэлгээний үед айгүй өндөр. Ер нь 25 оны хамгийн өндөр үнэлгээтэй кинонуудын нэг байгаа. Гэхдээ тэрний яг нөгөө нэг хоёр талтай ч юм шиг нэг юм байдаг шүү дээ. Юу гэхээр одоо шинэ өнгөрсөн жил Long Legs гэх амжилт кино гарсан. Тэр кино маркетинг бүр дэндүү сайн ажилласан байхгүй. Бүр ер нь бол киногоо давуулаа сайн ажилласан байхгүй. Тэгэнгүүт кино нь өөр юм удаан уур амьсгал дээр бүрдсэн аимшиг бол биш. Гэмт хэрэг драма тэгээд юм сонь жоохон содон гажиг хэр сөрөг утгаар болчих. Гэтэ сөрөг биш одоо аимшигын артистик гэдэг утгаар гажиг юмтай нэг юм кино байхгүй. Тэгээ тэрийг ингээ хитрхийн аимшигын кино мундаг гэд амар маркетингээ бүр хитрхийн амжилт бүрсэн. Тэгсэн чинь хүмүүсийн хүлээлт бүр ингээ шал өөр юм орж байгаа байхгүй. Тэгээ би ч гэсэн тийм байсан. Энийг битээ тэгэрсэй гэж бодож байгаа. Тийм болохоор би одоо ингээд аимшигын гэхээсээ илүү тийм шүү гэд ингээд амар таалагдсан юм кино. Гэтэ буруу ойлголттой бити ороосоо гэж бас бодоод байгаа байхгүй. Ягаад тэгэхээр таалагдах бас нөхцөл байгаа болоо гэж бодож байна тийм. Сая Растиг ирсэн чинь бүр санаад орчлоо. Киноныхаа маркетингийн нөөцөс буруу хазааж хийсэн болоод киногоо алсан гэдэг чинь яг энэ кино яригдсан би санаад пост уншижсэн. Тэгээ Long Legs бол яалч уу тэгсэн. Киногоо халаа хийсэн. Тийм. Тэгээд нэг сэтгэмжийг алдсан. Түрүүс орлого сайн олсон шүү дээ. Тэр чинь Weapons бол орлого сайн болж байгаа. Гэхдээ би бол бас гайг байгаа гэж бодож байна. Яг хүлээлт. Тэгээд одоо ингээд нөгөө үзэгчдийн ч юм уу эсвэл критик шүүмжлэгчдийн ингээд үнэлгээ. За зөвхөн үнэлгээ тоогоосоо илүү яг юу ярьж гин гэдгийг ингээд харахаар ер нь хүмүүст нэлээд бас таалагдсан маа. Төгсөх нь бол биш. Бас сул талууд байгаа. Гэхдээ нэлээд одоо эрг бол байсан. Тэгээд трейлер постерыг харахад бол яалч уур амьсгал орж ирэл л дээ. Хизээч ингэж хөдөлгөөнтэй гүүгээ явж байгаа дүрс ойр ер нь харагдаж байгаа байхгүй. Тийм. Айгуу шинэлэг болгочихж байгаа. Шинэлэг санагдсан бас. Дээрээс нь биднэрт бас би энэ кино үзэж байхдаа ингэж явах тийм ингээд нөгөө хүүхдүүд нь гараа авч байгаа. Тэгээд Америкийн жижигхэн хот байгаа. Тэгэнгүүт тэд нар чинь ингээд хаусууд байгаа байхгүй юу? Дандаа л ингээд юм 2 давхар 1 давхар байшингуудад амьдарч байгаа хүүхдүүд. Тэгээд ингээд гараа авчихсан. Тэгээд би зүгээр үзэж байхдаа бодсохгүй. Бид нар ингээд тайр тэгдэг үгүй би ингээд юм тусдаа хавсны яг мэдээж гэр оролт ч юм уу эсвэл ингээд байшин амьдсан нөхцлүүд мэдээж биднэрт байдаг. Гэхдээ ингээд Америк стилээр хаусанд амьдардаг юм цөөхөн Монгол байгаа. Гэхдээ зөв. Тэгээ би ингээд хувьдаа зүгээр ботхоор амар эвгүй тухгүй санагддаг байхгүй ингээд гаднаас хүн шууд гэрлүү харна гэж бодохоор ч юм уу тий нэг юм цаанаад нэг юм тухгүй нэг юм камертай юмн дотор амьдрах гэдэг юм шиг тий. Тэнгүүд тэрэн дээр нэмээд саалгаагүй хүүхдүүд зүгээр гараа авчих. Тэнгүүд апартмент байсан балиг көмдө орон сууцсан тэгвэл нэг орон сууцсан нийгэм олон хүн амьдарч байгаа гэдэг утгаараа нэг юм аюулгүй юм шиг тухтаач юм шиг нэг юм мэдрэмж бас байгаа хантай тийм нэг юм хантай нэг юм байгаад байгаа байхгүй цаанаа тийм мэдрэмж та хоёрт яг одоо ялангуяа Америк кино үзгэр штэ энэ дэр нөгөө тэр аюул сашгүй хэсэг нь болохоор тийм бодогдож ирсэн үү
наач бол яг орж ирдэг. Яг тэгэхээр хаус болгоны доор basement буюу хонглын давхар гэж байгаа шүү дээ. Тэр одоо хамаг янз янзын болж өгөхгүй болдог учраас хаус болгоны доор нэг айц үсттэй юм шиг тий. Кино болгон дээр тэр гардаг учраас яач ч буудаг байхгүй. Одоо чинь Монголд ингээд буулгаа утгараа мэдээж хашаатай байдаг те. Бид нар хашаа байшин гэдэг бидний амьдралын сонсгүй байсан. Тэнгүүд баг хашаагүй л дээ. Тийм хашаагүй зүгээр юм годомжус ил байгаа байхгүй. Бид нар чинь хашаатай байгаа байхгүй. Тэнгүүд нэг юм шал өөртөө хичнээн байшин Монгол гэж амьдэрсэн ч бас нэг хашаатай. Тэнгүүд чинь шууд годомж. Одоо энэ нэг Америкт ингээл айл майл ингээл очижсэн юм шууд бодогч ил сая таяр ярианаас. Тэнгүүд л ингээд жоох ингээд салж яваад тэгээ хашаагүй тэгсэн мэтлэг модон дунд ингээд ганцхан тэдний байшин байгаа байхгүй. Тэгээ тэн чинь ингээл ороод хонж маралс шүн ингээл гарч ирэл оройн ингээл жоох агарлж магарлаач юм уу тэгээ ингээл гарч ирэл. Тэгвэл айгүй эвгүй. Тэр чинь ингээд явал нэрэл өстө хань байхгүй. Тэгээ тэндээс юу ч ирж магадгүй шиг тийм айц төрүүлж байгаа байхгүй. Тэгээ тийм амьдрах өөртөө айгүй дуртай тий Америкчууд. Харин тийм юм шиг байна. Тэгээ арда яард мартаа нэг байшингууд. Бид нар болохоор нэг юм нийгэмсэг байгаад байгаа байхгүй хантай нэг юм те. Яг одоо чинь зөв Европын улсуудын юунууд болохоор хамаагүй дотн л байдаг л та. Тэгээ нэг байранд амьдарч байгаа хүмүүс би бинээ мэдлдэг бус минь тус. Манайд л тийм байхгүй. Гэхдээ бас нэг юм хантай байгаад байгаа байхгүй. Манайх ч нөө саахалтай айл гэдэг. Эсвэл нэг хамар хашааны айл майл гэл бас нэг юм юм байгаа байхгүй. Монголчууд амирыг бүлсэг хүмүүс байхгүй. Тэгэхээр нөө нэг одоо юу гэдэг чинь Америк кинонд иргэдэг шүү дээ хүүхдээ бүр ингээд ойтой байхаас нэхлээр ингээд тусад нь унтуулдаг шүү дээ бүр ингээд багаас. Тэгэл яг хүүхдээ өрөөнд нь ороод ингээд хаалганд төгсөж өгөөл те. Тэгвэл бид нар чинь хүүхдүүдэд нэлээд том болтол ингээд хамт унтдаг төрлийн хүмүүс байхгүй. Тэгээ бид нар өөрсдөө ч тэгэж өссөн. Тэгээ нэг Америкт амьдарч ирсэн нэг ах Монголд ирчээд ярьж ирсэн. Хоёр давхар ингээд амарлаг хауснд амьдэрсэн гинэ. За. Тэгсэн мэтлээ бид нар нэг өрөөндөө цуглаж унтдаг байсан гэдэг аахгүй. Тэгээ бид нар Монгол хүмүүс болохоор бид нар яач тэгж чаддгүй юм бэ? Тийм бүлсэг юм ойрхон байдаг. Тэгээ нөгөө нэг монголчууд яга бааранд орохоор тойрч бүжиглээд гэдэг шиг. Яг зүгээр тэр хүмүүсийн соёл бол тийм. Тэрэндээ ингэ сурцсан. Гэхдээ тэр бол айц төрүүлнэ гэвэл үнэн. Тэгэхээр. Тэгээ тэрнээс яалчгүй ингээд аим шиг киноны сэтэл санаанууд гарч байгаа шүү дээ. Одоо веб төрлөөр гарч ирж байгаа. Тэр бас байна шүү дээ, тий. Хангалттай чи гарч ирж байна. Яг монголчууд ч нөгөө нэг хувийн амьдралд нөхгүй хөөе сайн уу мэдгүй ч гэсэн нэг санаа таваас байдаг. Цаагаараа тийм бас хаалган байгаа нөгөө цонгонгооч энэ төр гэдэг. Тийм бас байгаа шүү дээ. Америкт бол тийм огт байхгүй. Хүний хувийн зөвшөөрөл авахгүй гэж болчихжээ. Таарийн үед ер нь аим шиг төрлийн кино одоо 10 кино үзлээ гэж бодоход хэдэн сонгох магадaltaй үзэгчээ хөөр. За би бол нэг 10-аас 1 юм уу 2 л юм. Би өөр адилхан. Ер нь 1 юм уу 2. Гэтэ сүүлийн жилүүдэд би надад тэгж харагдаад байна эсвэл бодтор тэгээд байна уу? Яг зөвхөн Америкэн л гэж ярихад шүү дээ. Аим шиг кинонд илүү чанартай болоод байгаа санагдаад байгаа. Тэгээд ер нь аим шиг кино үзэх нь илүү их болоод байгаа. Өмнөхөөс. Тэгээд яг тэгэхээр би түрүүн нэг дуржсэн шиг юм зөвхөн цочоох гэж хийсэн ч юм уу тийм аим шиг кино бол дуртай биш. Тухгүй байд. Илүү ингэ зохиол нь сайн, хийцэн сайн тий. Тэгээ сонирхолтой сэдв мэдээж хүндэж байгаа ч юм аа. Тэгээд тэрэн дээрээ мэдээж нөхцөл аим шиг ч юм уу цочоод ч юм уу юу ч үгүй аим шиг зүйл нь одоо бараг л бонус тий. Тийм байх юм бол надад илүү дуртай одоо таалагддаг. Тэгээ weapons бол яг тийм төрөл юм бол байж чадаад байна. Одоо гэртээ ингээл кино минь үзэл би ихнэртэйгээ ч юм уу гэдэг хамт аим шиг кино үзэж таарлаа гэж бодоход үзэх манай хүн бол дуртай. Гэхдээ ингээд нэг хэцүү хэсгүүдийг ингээд үзэхгүй. Ингээд нуугдаад ингэж юм ингээд. Гэхдээ үзээд байгаа байхгүй кино. Босч явахгүй байгаа байхгүй. Тэгж үздэг төрлөө. Тэгээ яг бас сонгож үзүү сонирхолтой юм байна. Зөв. Сайн микрогийн хэлдэг дээр нөө яхад манай нэг кино зохиолын багш ярьж байсан. Америкт нэг зохиолоор сурж ирсэн. Тэгээд эмэгтэй хүмүүс байглаасаа аим шиг кино үзэх дуртай байдаг гинэ. Гэхдээ сайн хэлдэг чинь нуугдаг чинь. Тэгээд тэр нөгөө нэг байгалийн зүүн сонгоосоо дээр үед нөгөө нэг агууд байх та айц хүчтэй нөгөө нэг дандаа айд үсэн тэр мэдрэмж нь одоо цаг үед ингээ байхгүй болсон гинэ. Бүх юм тухтай. Тэр мэдрэмж авахгүй ч эмхтэн ингээ аюу үздэг гинэ. Ирчүүдээс илүү. Тэгэхээр энэ бол угаасаа байгалийн инстинкт ингээ тайлбарлажсэн байгаа. Даалт ухамсарт байгаад байгаа юм шүү дээ. Айх хэрэгцээ байдаг гинэ. Тэрийг тэгээд хариулах баха угаасаа. Тийм тэгээд саний киноны яриа бас сонирхолтой боллоо гэж бод. Яг үндсэн агуулга зохиол юм ярихгүйгээр нөхцөлийг нь яриад бас гоё эргэн тойрны тийм гэж найдаж байна. Тийм тэгээд Apple-тай багцаас та хэд маань гоё үдцгээрээ тэгээ кино үзэх болгонд оноо цуглуулад оноо нь нэмэгдэх тусам одоо оролцох боломж, ялах боломж нь нэмэгдэн тэгээ Apple-ийн бүтээгдэхүүнүүд мэдээж байгаа. Ийм байгаа шүү. За тэгээд хоёр дахь кино руугаа орцгоох уу. За Apple-тай кино зэснээс та бүхэн сайн ярьсан Weapons киног үдцгээгээрээ тэгээд бас хамт үдцгээгээрээ найз нөхөд гэр бүлээрээ тэгээд сонирхолтой сэдв гаргуулаа гэж бодож байна. Гэхдээ энэ киноос 16 дээшээ байх шүү. Ер нь бол бас мэдээж гарч байгаа үйл явдлын агуулга байд тийм ээ. Тэгээд хэдүүлээ дараагийн кино руу орё гэж бодож байна. За дараагийн кино бол одоо кино урлагийн
агуу уран бүтээлч тийм ээ кино юу Америкийн кино урлагийн агуу бүтээлч Мартин Скорсезигийн Killers of the Flower Moon гэж нэг кино байгаа. За энэ бол яг адилхан нэртэй non fiction буюу одоо амьдрал дээр бос үйл явдлын талаар бичсэн номыг сэтвлэж дэлгэсэн бүтээл болгосон байгаа. 1920-од оны үед Оклахомад болсон Оклахомад байдаг одоо энэ жижигхэн тосгонд гэж хэлвэл болох бах юм үйл явдал Osage County гэдэг газар болсон юм үйл явдлын талаар кино. За энэ үйл явдал яг нарийн үйл явдлыг ярихаас илүү би бол бас л одоо төрөний веб-пэйж шиг юм 90 тойрондох сэдвэн сонирхолтой болоо гэж бодож байна. Энд чинь одоо ингээд Америкийн уугуул иргэдийг яаж одоо бизнес хүмүүс ч юм уу за эсвэл одоо юу гэдгийг улс засаг систем те яаж ашиглаж исэн байна, яаж хохироож байсан байна, ямар хэмжээнд хүргэж байсан байна, шахах гэж оролцсон яаж шахаж байсан байна. За ямар юм муухайгаар хэлгээд одоо юм цагаан цэвэрхэн аргаар одоо уусгаж байсан байна гэдэг ч юм уу. Уусгах биш бүр ингээ устгаж байсан байна. Энэ олон юмыг бас хүндсэн юм хүнд сэдвтэй кино байгаа юм л та. Тэгээд яг хөө техник талаас бас ярих юм бол зөндөө зүйл байгаа. Тэгээд би тэгтээ тэрнээс өмнө та хоёроос юу гэж асуу гэж бодоод байна. Мартин Скорсезигийн зүг санаанд орж байгаа шүү. Хамгийн дуртай кино юу? Мэдээж олон мундаг кино байгаа. Зүгээр санаанд л орж байгаа. Шууд санаанд хамгийн түрүүнд орсон бол Gangster of New York орж ирж байна. За, nice. Үйл явдал хүүхд тахт үзчихсэн. Үйл явдлын санаас гардаг. Leonardo DiCaprio, Cameron Diaz, Daniel Day-Lewis те. Би ч одоо нэг тайрыг бодвол яг кино ч өмнө гэхэд хэцүү л дээ. Би одоо найруулагчийн царайж орж ирэхгүй байна л да. Өнөө ийм байд ч дээ. Тэгэхээр одоо мимэр юм явдаг гэсэн. Тий, тэгэхээр нэг миний хувьд бол нэг ийм кино хийжсэн хүндээ гэдэг ч юм уу тиймэрхүү мэдээлэл бол мэдэхгүй сайн. Одоо нэг жишээ нь Casino, Goodfellas гэлээдэг шүү дээ. Wall Street-ийн ч юм. Тийм. Wolf of Wall Street бол бас амар кино. DiCaprio-тэй тийм. DiCaprio сонгох юм дуртай найруулагч юм аа да. Тий, DiCaprio, Robert De Niro хоёртой хамгийн олон кинонд оруулдаг байна. Тийм. Одоо ингээл хэдүүлгэн ярьчаа Killers of the Flower Moon ч бас DiCaprio байгаа шүү дээ. Баг ингээ нэг тамирчин дасгалжуулагчийг хамтарч ажиллаж сурцсан байдаг бах тий баг. Тэг ер нь тийм шүү. Ойлголцох нь айгүй амар байдаг юм шүү. Юу хийсэд байгааг нь баг харцаар нь ойлгоол тий төвчж чинь гэдэг ч юм уу. Нэрэ бодоодсон ч юу шүү дээ тий нөгөө нэг юутай тэр Роберт Де Ниротой айгүй олон жил хамтарч ажиллаж байсан. 7-8 кинос байдаг санагдаж байна. Тэгээд DiCaprio-той хамтарсан бас юугаар Killers of the Flower Moon-аар давдаг баха Де Ниротой ажилласан. Тэгснэ энэ дэр чинь хуйлантай хамтарч ажиллаж. Де Ниро одоо бас байгаа шүү дээ тий. Баг хуйлантай хамтарч ажилласан анхных нь байха гэж бодож байна. Тусны явсаар байгаа дөө. Тийм, тусны явж байгаа баг хуйлантай намтсан анхных бах гэж бодож байна. Тэгээд энэ чинь юуны Apple TV-гийн Apple-ийн хөрөнгө оруулалт хийж төсвөр бүтсэн 200 саяар бүтсэн гэдэг үлээ 150 ч. Айгүй өндөр төсвөр бүтсэн кино шүү дээ. Тэгээд төсвийнх нь гол юм юунд явсан гэсэн чинь Динеро DiCaprio хоёрын цалин дээрээс нь нөгөө production энэ нөгөө нэг эндээ зориулж бүтэн юм бараг хот байгуулсан гэдэг юм байлаа. Тэгээд нөгөө үнэтэй камер мамраар хийсэн тэр production number айгүй тийм өндөр төсөвтэй болсон киноос. Би тэрүүгээр эхэлчихье гэж бодож байна. Яг production талаас ямар санагдсан бэ? Production бол үнэхээр сайн байсан. Яг бол яг тэр мэдрэмжийг тухайн орчинд бид нар яг орж чадж байгаа байхгүй. Тэр машин, тэр барилга байгууламжийг бүх юм. Дээрээс нь чинь нэлээд урт кино, 3 цагийн кино. Гэтэ үндсэн материал чинь энэс бүр нэлээд урт байгаа байхгүй. Танаад ийм болгосон гэж байгаа. Гэтэ манай найруулагч яг бол угаасаа л бас урт кино гэдэг талтай үнэлтэй. Тэр годомжинд нөгөө нэг машин уралдаал те тэрэн дээр бооцоо тавиал. Тэгвэл тэр машинууд бүгдийг нь бас хийсэн байгаа байхгүй те. Тийм шүү дээ. Бүх юмыг нь яг зөв. Тэгээ найруулагч ах маань ингэдэг юм CGI оруулах дурггүй. Яг практикал юм да дуртай учраас яг бүгдийг байгуулна гэж зүтгэсэн баг. Тэгэл Apple хөрөнгөд гаргасан. Ер нь Scorsese-гийн нөгөө нэг юун дээр ярьжсэн л да. Irishman кинон дээр ярьжсэн. Яг ингээд хичнээн том тогтцсон карьертай байсан ч гэсэн ер нь ийм том төслүүдийг бол ингээд яг артист хүмүүсийн том төслүүдийг ерөөсөө дэмжихгүй байгаа. Тэр айгүй хэцүү байгаа гэж бол ярьж. Irishman дээр бол арай гэж явсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ дараа нь харин Irishman сайн өндөр үнэлгээ авсны дараагаар бол одоо энэ дээр Apple хөрөнгө оруулалтын хийж бол харин гайгүй. Одоо сүүл жишээ нь Francis Ford Coppola гэж одоо домогт мэдээж Godfather те багалт юу загалмаас эцгийн уран бүтээлч маань тэр Megalopolis гэдэг төслөө 30-40 жил хөгжүүлсэн төслөө кино хийх гэж хөрөнгө оруулагч олдоогүй. Тэгээ өөрөө бүр ингээд нөгөө Виноныхаа алдарт, Виноныхаа ургуулдаг газар, Виноныхаа брэнд бүх юмыг ингээд баахан газар юмаа зараад өөрөө 200-300 сая доллар босгоод тэгээ өөрийнхөө мөнгөөр жишээ тэр киногоо хийсэн. Тэгээ энэ дээр бол бас л хэцүү байсан гэдгийг бол ярьжсэн. Тэгэхээр тэр нь нөгөө одоо CGI ч юм уу тийм юм гэхээс илүү ийм л том production хийх гээл их мөнгө одоо босгох гэдсэн байгаа. Тэр нь бол энэ кинонд мэдэгдэх. Гэтэ үнэтэй гэдэг нь мэдэгдэх гэдэг нь одоо юу гэдэг юм сүрэг утгаар биш. Статик нүд чимдэг те өрнөл нь гоё, жүжигчт нь мундаг те үнэхээр юм гоё гэдэг тэр талаар. Одоо тэгж бүтээсэн хот биш те тэрийг тэгээ дараа нь яад юм бол зураг авалтынхаа дараа. Тэгэл хайдаг баг. Ялангуяа тэгэл нурааж байгаа бол яг юм уу шиг
Маруул зовор шиг юмуд л яг жоохон тодорхой хэмжээнд ашиглах боломж ганц зэрэг гард юм шиг байгаа. Нөгөө нэг маркетинг, заркетинг, мерчендайстай зориулж ганц нэг зураг авалт авдаг ч юм уу те. Тиймэрхүү юм жижиг сэж гард юм шиг. Түүнээс энэ шиг кинон дээр бол тэгэл газ нуурал. Манай квиз дээр нэг асуулт ирчихсэн байхгүй ийм юутай холбоотой зураг авалттай холбоотой. Тэр нь тэгсэн чинь ингэсэн. Зүгээр шууд асуултыг нь хэлэхгүйгээр шууд юу хахад тайлбарлаад дараагийн одоо нөгөө тэр одоо зураг авалтын том талбай дээр дараагийн кино орж ирэнгуутлаа киноныхаа дундуур илүү барыг төгсгөл хавь руу байдаг түүмэртэй хэсгээ шууд тэрийг шатаагаад авцсан гэдэг. Арт фон олгоод. Тэгээд нөгөө нэг өмнөгийг шатаа. Тэр ингээд түүмэртэй ашиглах байсан хэсгээ тэгж авсан гэж ярьсан. Тэгэхээр бас тийм их мөнгө зараад тэгэл дараа нь ингээл орхиол явна гэдэг бол бас тийм бас тийм яг киноны арын behind scene-үүдийг судалж байгаад ихэнх нь нураад юм байна. Ямар зорилгоор авч үздэг вэ гэхээр тэрийг нөгөө Disney-гийн юм үлгэрчсэн тийм парк хийхдээ авч үлддэг. Гэхдээ ихэнх тохиолдолд тэр нь яг парк дээр тогтдог учраас тэр дахин шинээр барьдаг гэж хэлээ. Тэгэхээр ихэнх кино бүгд ингээд арчигдана гэсэн. Амар зарлал. Тэгэл ерөөсө дэлгэцэн дээр үлдгэл зардал байгаа байхгүй тий. Тэгээ тэр чинь тэр нөгөө зураглаач маань, тайзны дизайн одоо дизайнер маань тий, production designer тэгээ artist тэгээд найруулагчд маань тэрийг одоо аль болох гоёор аль болох одоо оруулж авахгүй л болвол тэр чинь тэгээ дараа нугаас хаягдана тий. Ер нь бол кинон дээр ингээл ихэнх баримтыг уншиж байгаа хүмүүс ингэдэм бил. Найруулагч нь бол яг сайн Расти хэлдэг шиг одоо тэр гоё юмыг гарамаар ингээл хичээгэлдэг тий. Тэгтэл продюсер нь за тас ханчаа гэл мөнгө гаргаж байгаа нэг хоёр талын юм тэмцэл явдаг шүү. Нэг нь гоё харуулмаар байдаг. Нэг нь мөнгө хэмнэл. Тэгэл нөгөө нэг Irishman дээр түр ярьж байгаа төсвөн нэг л дахиж үндсэн зардлаасаа нэмэгдэл яваадсан гэж байгаа шүү дээ. Энд дэр чинь хэрүүл болоод продюсерт үс таард юм шиг найруулагч нар бол. Тэгээ яаж ч нөгөө тэгж их зардал гарсан продакшн чинь зохиол өрнөлөө бас дарчих вэ гэдэг нэг юм байна тий. Дараа нөгөө хитрхийн нөгөөт рүүгээ фокуслчихгүйгээр бас зохиолн чинь гол нь багстай өрнөлөнтэй тэр бас мэдээж хэцүү юм байдаг баг. Тэгээд юу агуулга тал руу норё гэж бодож байна. 1920-ад оны үед бас түрүүн товчхон хийсэн маш сонирхолтой сэдв байгаа. Энэ сэдв дээр та хоёр ямар санагдсан бэ? Түрүүн Мико маань хэлжсэн, өөр кинон дээр хэлжсэн тий. Өмнөх дугаарууд дээр хэлжсэн. Болсон үйл явдлаас сэдвсэн бүтээл бас сонирхолтой байдгаа гэд энэ тал дээр ямар санагдсан? Би ер нь яг тэгж кино үзэх гэдэг юм байл өөрийгөө анзаараад байсан ч одоо жишээ нь Peaky Blinders-ыг үзээд хайж үздэг ч юм уу тий араас нь тэгээ Vikings-ыг үзээд бас түүхийг нь сөхөж үзээд яг энэ хүн чи байсан юм уу тий тэгснэ сүүлд одоо Goblastер бас байгаа Shogun-ыг үзээд бас яг энэ яг ямар түүх юм болоо гэж сонирхож айгу сонирхол төрж ингэж нэг хайх дуртай. Тэгээ би яг энэ киног үзсний дараа хайсан чи байсан. Тэгээд угаасаа нэг киноны төгсгөл хэсэгтэр ингээд ийм жүжигчилсэн тоглолт маягаар ийм Америкийн аимшигтай ийм хэргийн кейсүүдийг гаргаж ирээд ингэж дэлгэж ингэж ярьд юм байлаа шүү дээ. Тэгэл тэр хоёр ингэж ууж ижээ гэл таа санаж байгаа бол яг тайсан дээр ингээд тоглож моглоо тэгээ гэл хүмүүс ингэж мэл. Тэгээд хайж үзсэн тэгсэн одоо тэр нэг хайсан юу маань энд миний утсан дээр чинь нэг байж байгаа байхгүй. Энэ нэг гол дүрийн эмэгтэй хинэ Дикаприогийн эхнэрт тоглодог эмэгтэй чинь ийм хүн байсан гэдэг ч юм уу. Тэгэд энд бол дуртай. Дээр нь угаасаа Америкчуудын одоо яг үндэ цагаан арснуудыг бол одоо суурьшмал хүмүүс гэж ярьдаг өөрсдөө. Тэгээд уугуул Америкчууд энэ хоёрын тэмцэл үе үед байсан. Сая сүүл хэдхэн жилийн өмнө ч гэсэн уугуулуудыг ингэж нэг дэрлэгчсэн хүүхд мөхтийн бичлэг ингэж гарч ирэл дээ. Тэр хүүхдийг Америкчууд ирчихээрээ тэр хүүхдийг буруутгаад гэдэг ч юм уу тийм. Тэгээ уугуулууд өөрсдөө ямар амар хүнд хэцүү замыг туулсан билээ гэдгийг хүндсэн олон ч кино байдаг. Тэрний бас нэг маш сайн бүтээл болсон болов гэж надад санагдсан. Яагаад тэгэхээр надад нөгөө нэг үйл явдал өөрөө эцсийн мөч хүртлээр энэ Дикаприогийн эхнэр энэ эмэгтэйгийн зовлон шаналл тэгээд зовоод байгааг нь мэдсээр байж өөрөө нөхөр ямар муухай оо зан гаргаад яваад байгаа юм тий ахыхаа ингээл юугаар оо ятгалгаар тэгээд тэр ингээд амар тоххойж энэ эмэгтэй өгчгүй дээ гэж би амар санаа зовж үзсэн. Яг дуустал. Энэ ядаж амьд өвччихсэн тий. Чи эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг нь ер нь бол ингээд санаатаагаар явууллаа шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэй дүртэл ингээл амар одоо эмчилгээ гэдэг нэрийн доор амар ингээл шахалт үзүүлээд ерөөсөл ард нь өөрсдийнх нь хөрөнгийг даатгалын мөнгийг авах зорилго тэдэрт агуулгадаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэг цагаан арьстай хүмүүсийн өөрсдийнх нь ямар муухай ийм одоо чиний дөрөв хэлснээр ийм цэвэрхнээр тэд нэр яаж аимшигтайгаар устгаж хийн те энэ хүмүүсийг шахаж хийн. Тэгээ зөвхөн мөнгөний төлөө шүү дээ. Мөнгө газрыг нь авахын төлөө те. Тэр ингээд тухгүй болгосон нь өөрөө бас амар хэцүү үйл явдал байсан л да. Тэгээ сүүлдээ Дикаприо өөрөө яг нөгөө хүүхдээ алдсныхаа дараа ухаарал тэгээ одоо намайг уучлчих гэдэг юм гарч ирсэн. Тийм үнцэг гаргаж ирсэн. Гэхдээ тэрийг арай хожимдож гаргаж ирж байгаа болоос тэгэл. Надад бол маш гоё кино санагдсан. 3 цаг яг анх нөгөө кино эхэлж байхад би 3 цаг гэдгийг харчаад одоо бид нар чинь нэг хугацааг нь харж юм үздэг юм юутай болчихлоо ш. Асуудалтай болчихлоо ш.
3 цаг гэж тэгсэн тэгэл за яг хуу Ди-Каприогийн бас нэг гоё одоо бүтээсэн дүр байна гэдэг нэг хүний зүгээр юм бичсэн ревю гэх юм бол постерыг тавьчаад нэг тийм пост байснаас үндслээд энэ киног би өөрөө хайж болж үзсэн. Тэгээд 3 цагтаа бол харамсаагүй бас гоё кино болсон байлаа. Хийцлэл одоо тэгэл тэр за дэж гайхалтай жүжигч дотор нь байж байгаа. Гэхдээ ийм амар юм болсон штэ гэж бодохоор л амар хэцүү санагдсан. Тийм. Тэрийг бас айгүй мундаг онцолж өгсөн. Тэгээд одоо яг нөгөө нэг Микогийн хийснээр яг юм босон үйл явдал дээрээс сэдвүүлээд яг мэдээж драма байгаа тийм нэмсэн зохиол гэж байгаа. Гэхдээ босон үйл явдал дээр сэдвсэн бүтээлээс яг ингээд юм суралцах айгүй гой боломж гардаг. Энэчнээс номыг нь яг бүтэн олж уншихгүй ч гэсэн ядаж юу болсон юм. Яагаад ингэсэн. Тэгээд тэрийг энэ бүтээл бас гой чимж өгч. Яаж юм ихээр чимжэхэр муухай чимж. Яаж юм ихээр одоо энэ үндэстнийг, соёлыг, түүхийг, ёс заншлыг яаж системээр яаж ашигын төлөө, мөнгөний төлөө, өөрсдийнхөө төлөө за бас ялгуурлаар устгаж гинүү гэдэг юм гоёор харуулж байгаа байхгүй. Тэдний хувьд гоё эвтэйхэн, зөөлөн, цагаан гоё аргаар үзэж байгаа байхгүй. Тэгэхдээ энэ бол юм одоо ингээ бид нар ялгуурлч юм устгах, үндэстэн тийм ингээл шууд утгаар айгу хүн дээр одоо мэдээж хүнд байгаа. Тэгээ шууд алга ялгаад юу. Гэтэ чинь ингээд тийм биш системээр тийм зөөлнөөр гэр бүл болох бүр ийм арга бас байгаа байхгүй. Тэнд заваа тий. Сэтгэлийг татаж эхэлж байгаа шүү дээ ерөөсөө. Тийм. Энэ бол бас яг ингээд үдж яхад гоё юм шиг юм болж байгаа юм шиг боловч да бодохоор бас л заваа юмнууд зөндөө шүү тийм. Одоо сая бид нар ярьж байгаа юмнаар гарч байгаа шиг үйл явдал бол одоо улс үндэстэн болгонд том гүрэн болгонд л байд юм блэ. Жижиг үндэстнээ дарах гэсэн Орос хятад бүх юм л байгаад байгаа. Тэгэхээр одоо хамгийн байж болох те яг Растиг хэлдэг шиг илэр хүн амтны ингэж юу байна гэж байхгүй шүү дээ. Бүх хуулийн цоргоогоо ашиглаж байж болох муугаараа ямар санд энэ кинон дэр хамгийн сэтгэл өвдөж байгаас нь гэр бүл болсон мөртлөө энийг одоо зориултанд юу байна вэ гэдэг түрүүний бидний өмнөх дугаар дээр ярьдаг кино материалист кино шиг одоо шинэ баг хайр сэтгэлжтэй зүгээр ингэ ашиг сонирхын төлөө гэрлүүлчихэж байгаа гэдэг чинь бас эмзэг санагдаад. Тэгээ энэ дээр бас нэг гоё юм нь Роберт Де Ниро ямар мундаг бид нар мэднэ л угаасаа хүн төлөвлөнөр бид ямар мундаг жүжигч байгаа. Гэхдээ ямар олон төрөл тоглож чаддаг гэдгийг сануулсан. Одоо үзүүлсэн сануулсан байгаа гэх тээ. Энэ дэр ингээл анхандаа харахад ингээл айгүй гоё ах тээ. Манай Лили Гладстон жүжигчний дүр төртөл ингээл гоё ах шиг санагдаж байгаа. Ингээл гоё ах яваал. Ер нь олон нийтэд харахад ч гоё ах тэр ингээл тосгон community-д ингээл хөрөнгө оруулалт тийм хүүхдүүд амын хайртай гоё ахтай ингээд хүндтэй. Тэгэд ер нь тэр нь хിവэрэл яваад байгаа мөртлөө хийж байгаа үйлслүүд нь дандаа тэдний эсрэг дандаа ашиг сонирхлын төлөө те дандаа улс төрийн төлөө дандаа ингээ өөрийнхөө павер их мэдл тэгээд чинь дүүмүүдээ бас юм бодоод бас чи одоо урт хугацаагаа бодох хэрэгтэй гэдэг ийм нэг заваа юм яваал те тэр нь ингээд амьдрал дээр угаасаа байдаг юм байгаа дээрээс нь Боб Де Ниро Роберт Де Ниро ямар мундаг тэрийг гаргаваа гэдгийг ус үзэж хахад шүтсэн шүү Ингэж смут явуулж байгаа те тэр хүний ингээ дүрийн яг жинхэнэ бодит төрхийг нь гаргах нь эхэндээ бол айгүй мундаг те ах дээрээ хурж ирлээ чи өстө сайн байна одоо ингээд гэр бүлийнхаа төлөө бүгдээрээ ингэн ах нь энд бол ингэж байгаа энэ хоттой энэ нэр хүндтэй те уугуулчууд айгүй сайн тэгэл янз бүрийн гимт хэргийн араас нь шагналд нь би $2000 нэмж амлын энэ төр гэдэг ч юм уу те нэг юм айгүй сайн хүн байгаад байгаа хөөх. Гэхдээ киноны төгсгөл хүртэл тэр хүний ингээд нөгөө нэг жинхэнэ бодит дүр төрх нь ингэж эргэж гарч ирж байгаа маш зөөлнөр тэгэл надад тэр юунд Ди-Каприо одоо нэг дүүгээ те дүүгээ хамгийн сүүлд гараас зурулж байгаа хөөх тийм даатгал дээр. Чи энэ зурчих зүгээр. Энэ зүгээр ингээд ийм зурцсан дээрээ тийм амар алах гэдэг байгаа юм шиг өөрийгөө. Яг ингээд цаасан дээр харахаар тэр хүмүүс буруу юм хийсэн, хөл зөрчсөн ч юм уу тийм юм яг байгаа нөгөө нэг алга юм байгаа. Гэтэ яг зөвхөн тэр хоёрын гэр бүл гэдэг өнцгөөс харах юм бол бараг байхгүй байгаа байхгүй. Тэг. Гэхдээ бид нар ингээ үзэнгүүт хажуугаас нь одоо бараг л харж штэ. Тэнгүүт ямар олон заваа юм хийж хэдэн жилээр тэр нь бүр ингэж өрнөж байгааг харахаар бүр муугаа тийм. Бүгдэд санаа тавьдаг хүн мөртлөө тий араар нь ингээд айж ухаан дарамтлна гэж бодохоор бас хувь хүнийхээ хувьд одоо бас үнэхээр одоо тэр дүрийн жүжигчнээс дүрий гэж бодохоор тэр нэр ямар сайн зохиол юу тий скринплей. Тэгэхээр тэрийг Роберт Де Ниро бол үнэхээр тулсан гаргасан. Одоо жүжиглэлтэн дээр бол үнэхээр ярих юм байхгүй. Тэгээ техник хийц гоё. Тэгээ агуулга дээр нөгөө уугуул иргэдийн амьдралыг ёс заншил түүхтэй тэрийг яаж ингэж устгахдаг, яаж систем талаас нь те ингээд эдийн засаг маш олон талаас нь шахаж ингээд байхгүй болгодог гэдэг зүйл дээр чухал бүтээл, чухал ном юм байлээ л. Тэгээ тэрнтэй холбоотой бас нэг өөр нэг юм бүтээл байдаг Wind River гэх киногоо Taylor Sheridan гэдэг бас айгүй мундаг уран бүтээлч хийсэн. Одоо бид нар нөгөө Marvel-ийн кинонуудаар сайн мэдих хин
Hawkeye тоглодог жүжигч Jeremy Renner тэгээд одоо нөгөө Wanda те Scarlet Witch тоглодог Elizabeth Olsen гэдэг хоёр мондөг жүжигч гол дүрт тоглосон ийм кино байгаа. Тэр болохоор ийм нэг нь ийм юуны одоо энэ нөгөө нэг уугуул иргэдэд зориулсан юм нэг газар үлдээчдэг штэ reserve гэдэг те. Тэнд ингээд ийм охтууд алга болоод байдаг. Юу гэсэн мэддэхгүй алга болчихдог. Тэгээд тэр нь олдохгүй. Тэгээд нэг юм бас нэг охин алга болоод тэгээд тэрнийг мөрдөхөөр ирсэн юм FBI мөрдөгч юм ихтэй. Тэгээд тэр тосгон тэр хавийнхаа нэг юм цагта залуу хоёр ингээд тэр охин алга болсныг одоо мөрдөж байгаа тухай юм кино л доо. Яг тэр киноны зохиол бол шууд одоо юу бол биш сэтвсэн бүтээл бол биш. Гэхдээ амьдрал дээр маш их болдог зүйлийг бүтээл болгож хийсэн баг. Тэгээд яг тэр киног л ярих гэвэл тэгтээ маш сайн кино зүгээр бас сонирхол үзэж болно. Зүгээр төгсгөл нь юу гэдэг гэхээр энэ дээр Америк нэгдсэн улсад энэ reserve газруудад уугуул гаралтай охтууд маш их алга болт юм. Тэгээд ерөөсөө олддоггүй, хэрэгэн шийдэгддэггүй. Тэгээд тэрэнд улс нь юунууд нь одоо можууд нь хөрөнгө оруулалт хийдэггүй, мөрдлөг хийдэггүй, цаг зарцуулдаггүй, ерөөсөө ингээд хизэж шийдэгдэхгүй дандаа алга болдог гэж байгаа байхгүй хаягддаг. Тэгээд тэр нь ингээд ерөөсөө тэгэнгүүтээ тэрийг медиа нь юу гэж эргүүлдэг гэхээр эдгээр угаасаа ингэдэг. Энэ хүмүүсийн буруу өөрөө өөрсдөө болгочдөг. Хизэж тийм биш шүү дээ уул. Тэгээ тэрийг хүндсэн юм үнэ. Тэгэхээр ингээ харахаар зөвөр яг систем талаас нь ч ингээд аюу олон юм байд юм байна гэдгийг хүндсэн олон бүтээлүүдийн нэг бол Killers of the Flower Moon байна. Тэгээд яг би яг үнэндээ тэр үед нь уншаагүй л гэхдээ унших хүсэл аюу их төрчихсөн тэр номны талаар тийм. Номыг унших хүсэл их төржсэн. Та хоёрт өөр зүгээр энэтэй холбоод асууж гэж бодож чинь зүгээр өөр юм босон үйл явдал дээрс заавал юм сүрэг юм бас байна мэдээж байхадгүй зүгээр номноос сэдвсэн босон үйл явдлаас ном биш үү. Босон үйл явдлаас сэдвсэн дуртай кино юу гэдэг вэ? Номч хийж болно л та мэдээж. За яг одоо саанд орохгүй наа зүгээр сүүлийн үед гэх юм бол хойд Америк талдаа Канадууд ийм их асуудал аягүй гараад тэгээд засгийн газар бүр өөрчлөлт гооч юмгод яг уугуул хүүхдүүдийг сургуулж байгуулангуудаа бөөнөр нь сургуулийн доор ингээд булшилтсан. Тэр чинь 70-аад он босон үйл явдал уу? Тэгээд бүр хооч босон үйл явдал чинь. Тэгээд айгүй их улсаараа раст хэлж системээр ингэж дардаг те тим юм бол явсараад саяхан хэдхэн жилийн өмнө ингээд засгийн газар хүлээн зөвшөөрөөд бид нар уучлалт гуйж байна гэдэг нөхөө олгор тэр хүмүүс бүр удмаараа байхгүй болсон юм ч одоо энд нь ч олгор өгөх юм те. Тэгэхээр энэ үйл явдал болохоор сая босон үйл явдал гэдэг нь ерөөсөө тэр улсын бодлого юм байна л да. Одоо сая октод нь алгуулж гэдэг чинь угаасаа автоматар үйлчлэл хүний өс хөгжихийг зогсоож хааж штэ тий. Тэрийг шийдэхгүй тий. Албаар медиа нь хамтарч ажиллах хэрэг бүх улсууд л иймэрхүү бодлоготой байдаг шүү. Одоо тэгээд нөгөө нэг ер нь яг нөгөө нэг уугуулуудын асуудал өөр Америкт маш хурцаар хөндөгдөд байдаг. Угаасаа тэгтээ цөөлж байгаа нөгөө зөөлөн хүчний бодлогоороо тий байнгын тэтгэмж өгөөл арх уулгаал. Тэгэл нөгөө хүмүүс нь ажил хийхгүй. Тэгээ нийгэмд оролцоохгүй. Тийм. Хэрвээ та гараад ажил хиймээр байвал тань тэтгэмж өгөхөө болно гэдэг ийм одоо шаардлага тавьчихдаг гэхэр чинь нөгөө хүн за би ажил хийж өөрийгөө зоож харин мөнгө тэтгэмжээ аваад байж игээд юу ч хийхгүй болохоор тэр хүн чинь тэгэл арх ууган цагаа өнгөрөөл тэг ингээл зүгээр ингээд байж идэг. Тийм маягаар ингээд хүмүүсийг хүчгүй болгоод тэг ямар ч тэмцэлгүй болгоод ингээд цөөлөд идэг тийм бодлогыг одоо чинь Америкийнхэн ч ярьдаг, чинь Австралид хүртэл тэгж ярьдаг. Тэгээд яг уугуул хүмүүсийг ингээд жижиг газар нутагтаа ингээд баг хашцсан байдаг гэж аахгүй. Тэгээд тэр шиг очиж Австралийн уугуул иргэч нэг юм нэг том хамартай юу нэдэд шүү дээ хүмүүс идэв шүү дээ. Aboriginal. Тэнгуут тэр хүмүүсийн чинь очиж харахыг хүсвэл тийшээ такс төлж одоо зоо парк шиг байгаа байхгүй. Такс төлж очиж ингэж ордог энэ төр гэдэг. Тэгэхээр яг энэ бодлогууд өөрсдөө их аимшигтай юм байл л да сонсож байхад. За яг манай улсынхан бол жишээ нь хэлбэгдүүлэлтийн үеийг бол их сайн мэднэ. Хамаг одоо мэдлэгтэй хамаг одоо чадвартай хүмүүсийг нь устгах ийсэн шууд тий. Тэгээд алтан уургийнхны бүгдийг нь устгасан гэдэг ч юм уу тий. Тэгээд иймэрхүү асуудлууд өөрөө улс орон үндэстнүүдэд айгу хүн дээр тусдаг юм шиг санагддаг. Тэгээд надад бол уугуул Америкийн уугуул иргэдийн энэ асуудлыг бол айгу хэцүү санагддаг. Тэгээд уугуулуудыг айгу их гадуурхдаг юм байна. За яг гэхдээ бүх Америкчууд биш ч гэсэн. Тэгээд энийг гэхдээ одоо уран бүтээл болгож ийм мондөг жүжигчдийг тоглуулж энийг одоо өдөө 2025 онд дэлгэцийн бүтээл гаргаж ирж болгож тавьж гин гэдэг бол бас өөрөө сайн хэрэг л дээ. Тэгээд ярианы сэдв болгож болж байна. Тэгээд тэр ном ч юм уу энэ сэдвийн талаар илүү их юм уншиж судлах, мэдэх ийм бас боломж гарч ийн гэдэг бол бас айгуу гоё тий. Манай найрлагч одоо Мартин Скорсезе ах бол энэ талтай бол одоо үнэхээр чадварлаг хүн л дээ. Ягаад гэвэл ингэж түүхийг судлаад одоо жишээ нь өөр өмнөх бүтээлүүд нь ч гэсэн тий ямар сайн скринплеер цаасны ажиллаа сайн бол зураг авалтан дээр асуудал баг гарна гэдэг чинь тэрийг бол үнэхээр сайн нот юм лээ. Энийг ягаад хэлж нэхэр
Мартин Скорсезе ахын нэг 700-тай зузаан ном байдаг байхгүй. Хэзээ ч юм өөрийнхөө ном түүхийг ярьдаг юм л да. Зүгээр энэ тэнд өгсөн сурвалжлуудыг бүгдийг нэгтгэж байгаа тийм ном болгоцсон өөрхийн түүх. Тэгээ тэрийг үзчихсэн чинь storyboard хүртэл өөрөө зурд юм байна. Ингээл цос мос гарч байгаа нь улаан балаар ингэж ингээд. Зураг нь амар хөгийн заяа нэг толгоолбол цэгээр юм зураас ярих хүн гэжтэй. Тэгээ бүх зураг ингэж өөрөө гараараа зурж байгаа. Тэрнийхээ дараа нэг уран бүтээлчтэйгээ ажиллаад юу нэг зураачтайгаа өгөөд тагч нэр storyboard зурладаг. Өөрөө бүгдийг гардаж идэг юм онцлогтой найруулагч юм. Тэгээ зураг гэдэг чинь бас ажил шүү дээ. Энэ дээр яг ингэж л аавна. Энийг ингэж энэ дээр нэм сар ингэж харагдана гэдэг. Бүгдийг зурсан бүх гар зургууд нь би харж ирсэн тэр номон дээрээс. Тэгэхээр үнэхээр чамбай деталь ажилладаг хүн болохоор ийм түүхэн кинонуудыг бол одоо бүх өнцгүүдийг орхитуулахгүй маш гоё гаргаж ирсэн гэж бодож байна. Одоо энэ кинонд ч нөө яг тэр хотын индианчууд азар газрын тостой газар болж таараад тэгээд бүр яг тухайн цаг үеийнхээ хамгийн баян иргэд болсон юм билээ шүү дээ Америкт. Харамсмаар тэгээд түүх өөрөө тэгж дуусж байгаа нөгөө. За тэгээ энэ дэр нэлээд сонирхолтой яриа өрнөлөө гэж бодож байна. Манай үзэгчд маань ч гэсэн энийг бас үзээд нэмж судлах зүйл зөндөө гарах бах, тэмж унших, судлах түүх бас хилцүүлэг өрнөх. Ер нь өнөөдрийн бид эдийн бас сонгож байгаа яриа бүтээлүүд өмнөх дугааруудын ч гэсэн кино сонголтууд, бүтээл нэвтрүүлэг сонголтууд дандаа л ийм сонирхолтой хилцүүлэг яриа сэдв дан өрнөхөөр ийм зүйлүүд байгаа учраас манайд үзээд гоё оролцоорой гэж хүсмээр байна. За тэгээд Apple-тай кино багцаас кино сангаас таад маань Killers of the Flower Moon-ыг үзэх боломжтой байгаа шүү. За бас өмнө нь ярьсан Weapons-ыг үзэх боломжтой өнөөдрийн дугаараар тэгээд аль алийг нь үзээрэй, сонирхолтой шал өөр гэхдээ сонирхолтой сэдвүүд гарах болов гэж бодож байна. Энд ч ярьсан сэдв бол мэдээж цагандаа тодорхой хэмжээний баригдаад бас бүр яриад байвал бид урчуудаа баг камера мартаад ингээд яриад явчихаар юм байна. Тэгээд айгу гоё сэдв болж гин. Тэгээд үзцгээрээ кино Apple-тэй кино багцаас бол одоо үзэх тусам оноо цугларын за оноо нэмэгдэх тусам бас одоо яалагч болох боломж бол нэмэгдэн шүү. Apple-ийн хамгийн сүүлчийн одоо бүтээгдэхүүнүүдийг хожих боломжтой iPhone 17 тэргүүтээ бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд хожих боломжтой байгаа. Тийм тэгээд үзцгээгээрээ за өнөөдрийн энэ дугаарт оролцоод хамт маш сонирхолтой яриануд өргөсөн Микодо баярлалаа. Баатрадаа баярлалаа. За тэгээд тэгээд Weapons-ыг үзээрэй нэрээ. Тийм тэгээд сэтгэл асуун шүү гэдэг хэрэг. Тэгээд кинонуудаа үзцгээгээрээ тэгээд дундаа гоё хилцүүлгүүдийг өргөнүүлээрэй. Apple-тай кино урамшууллыг хэллээ. Та Apple-тай кино хийснээс хүссэн кино цуурлаа үзэж кино багцаа идэвхжүүлээд iPhone 17 Pro, MacBook Air M3, iWatch Series 10 зэрэг Apple брендийн бэлгийн эзэн болоорой.